Наран мандахаас шингэ хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, Дорот ялагдлын түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. За сайн байцгаана хүүхдүүд. За түүхэн жимээр нэвтрүүлгийнхаа ээлжит дугаарыг эхэлж байна. Түрүүчийн нэвтрүүлгээрээ бид Монгол улсын Утгаар их хаан Гуйг Монгол улсын хааны хаан суурьнд өргөмжлөгдсөн тухай ярьсан тийм ээ. За одоо энэ Гуйг хаан Монгол улсын их Монгол улсын хаан болоод ямар үйл ажиллагаа явуулсан юм, Гуйг хааны үед Монголын төр хэр бэгдсэн юм, Монгол улс хэр нэр хүндтэй болсон тухай ярив. Ер нь бол Монгол улсын Алтан уургийн 36 хаан дотроос яг дэлхийн хэмжээнд, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан нэг 4 хаан л байдаг шүү дээ. Чингис хаан байна, Өгөөдэй байна, Өгөөдгийн дараа Гуйг хаан, Гуйгийн дараагаар Мөнх хаан, Хувлай хаан гэсэн энэ 5 хаан бол одоо дэлхийн хэмжээний хаан байсан. Тийм учраас гарын 5 хороонд огтх Монголын дэлхийн хэмжээний 5 хааны нэг Гуйг хаан үнэхээр одоо богино хугацаанд төр ярьсан да хөрхөө. Эн чин 46 оны 7 сард 79-оор хааны сэнтээ заларсан гэж түрүүчийн гişэлд ярьсан. 48 оны 4 сард нас барсан. 2 жилд одоо Монголын төрийг барьсан. 2 жил Монголын төрийг барихтаа үнэхээр одоо Монгол төрийг бэхжүүлэх, Монголын нэр хүндийг гадаадад өргөх энэ чиглэлээр бол бас баггүй их ажил хийсэн. За энэ дотор нь бол одоо Гуйг хааны өнөөдөр хүртэл дэлхийн дахинд бичээлүүлдэж гэсэн нэг сонин содон загтал байдгийн. Энэ ямар загтал байдгийг гэхээр Ромын папад Гуйг хаан албан ёсоор загтал явуулсан байдгийг. Одоо энэ Ромын папад ч үү. Тэр үеийн одоо Ромын 4-р пап гэж байсан. За тэр загтал нь ямар учиртай вэ гэхээр Ромын пап өөрөө тэр Полоно Карпин гэж өөрийнхөө бие төлөөлөгчөөр Гуйг хаанд загтал ирүүлсэн байдгийг. Тэр нь ямар учиртай загтал өгөхтэй зэрэг ер нь Гуйг хаан та болон танай монголчууд үнэхээр их дэлхийн нийтийг хамарсан дайн байлдаа хийж аллаг таллаг их хийж байна. Энийг нэгдүгээр зогсоо, хоёрдугаар та бүхэн энэ загалмайтны шашинд элсэн орхон зүйтэй гэсэн ийм л маягийн загтал ирүүлсэн байдаг юм да. За Ромын пап ч юм бол өөрөө баруун Европтой бол нэртэй тийм ээ, бүр эртээр үеэс баруун Европтой нэртэй. Тэгэл одоо тэр байр суурьнаас л Монголын их хаанд одоо та нар надад энэ байлдаанаа зогсоо, аллаг таллаг битгий хийгээд ер нь одоо миний үгэнд ор тэгээд одоо та нар бүгдээрээ энэ загалмайтны шашинд л одоо элсэж орхон зүйтэй гэсэн. Тэгээд энэ загтлыг хүлээж аваад Гуйг бас их гайхсан байдгийг. Одоо өөртөө ийм байдлаар харьцдаг энэ одоо ер нь ямар том хүү юм гэж тэгээд ойр хавийнхаа улсантнаас асуудгийн байгаа битээ энэ загалмайтны шашин гэж ямар шашин байдгийг, тэр шашны энэ тэргүүн гэж одоо их том хүн үү, ийм их агуу хүн үү, яхаараа надад одоо ийм одоо занал хийсэн маягийн надыг бараг өөрийнхөө шашинд дагаар орох маягийн юм хэлээд яхаараа өнөөдөр миний явуулж байгаа үйл ажиллагааг зогсоо гэсэн ийм хэлдэг юм гээд тэр улсуудаас асуудаг юм шиг байгаа маа. Тэгэхээр нөгөөдөл нь яг хөө тэгээд олон улсын арга хэмжээ энэ хаандаа тайлбарлана шүү дээ. Энэ Ромын пап гэж ийм хүн байдгийн, ийм учир жанцантай, ийм түүхтэй гэдэг. За тэгэхдээ зэрэг нь өөрөө тэр элчээс нь асууж байна. Тэгээд би танай тэр пап гэдэг хүнд чи ямар хэл дээр захиа бичих вэ? Тэр танай пап чинь Гятад хэл мэдхүү, Монгол хэл мэдхүү, Орос хэл мэдхүү гэж асууна. Тэгэхээр над 3 хэлний чинь аль нь ч мэдэхгүй гэхдээ зэрэг за яхаа би өөрийнхөө одоо энэ бичээчнэр төлж байгаад мэддэг хэлээр л захиагаа биччихээ тэгээд та нар тэр хүндээ очиод орчуулад өгдөг юм байгаа бас гэх. Тэгээд өөрийнхөө бичээчийг дуудаж автраад Ромын папад загтал бичээлнэ. За загтал бичүүлэхдээ юу гэхтэй зэрэг Мөнх тэнгэрийн гүчинд ор Далай их хаан миний зарлиг тэр барууны шашны тэргүүн чи үүнийг одоо мэддэг вэ гэж эхлүүлээд за чи надад хийж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа аллах таллага зогсоо загалмайтны шашинд элсэн ор гэсэн одоо тийм маягийн юм бишижээ. Би үнэхээр энэ шиг бол ойлгохгүй байна. Миний одоо би ойлгохгүй байна. Чи яхаараа одоо надыг
үйл ажиллагаагийн зогсоох тухай зааварладаг, ямар шашин шүтэх тухай зааварладаг ийм хүн юм би ерөөсөө нэгдүгээр таныг ойлгохгүй байна. За хоёрдугаарт бид нэр өвөг Чингис хааны чи үед бай, миний эцэг Өвөөдөө хааны чи үед бай, өнөөдөр миний чи үед бай, бид нэр сайн дураараа байлдах дуртайдаа ийш тийшээ яваад байлдаан хийгээд алж чадаад байгаа юм биш. Энэ болгоны чинь Тэнгэрээс одоо бид нэр тэлж өгдөг. Бид нар бол зөвхөн Тэнгэрийн зарилгыг биелүүлдэг хүмүүс. Чингис хаан ч Тэнгэрийн зарилгыг биелүүлж явсан, Өвөөдөө хаан ч Тэнгэрийн зарилгыг биелүүлж явсан. Би ч өнөөдөр Тэнгэрийн зарилгыг биелүүлж явна. Тийм учраас нэгэн Тэнгэр зарилгдсан юмыг биелүүлэхгүй байх эрх хэнд байдгийг. Чи үнэхээр одоо ийм тэр Ромын пап гэдэг тийм том их мундаг бурхны хүү юм бол яагаад одоо бид нар шиг ингээд Тэнгэртэй харьцаж Тэнгэрийн зарилгыг хүлээж авч Тэнгэрийн зарилгтай зарилгыг хэрэгжүүлж явдаггүй ийм хүү юм бэ. Тийм учраас та Тэнгэртэй харьцахгүй байхыг үзэхэд тийм ч агатар том хүн мөн ч юм уу биш ч юм уу ханы юм бас тэр дотроо оруулаад биччихсэн байна. За тэгжээснээ яасан гэхдээ зэрэг ер нь бол өнөөдөр Монгол улс наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл энэ их газар нутгийг эзлэж авсан байна. Өөрөөр хэлбэл гуйлан улс Солонгосоос аваад наран мандах зүг гэдгсэн Солонгосоос аваад наран шингэх зүг гэдэг чи одоо баруун Европ байна шүү дээ. Энэ их газар нутгийг эзлэж авахтаа бид өөрсдөө эртээ чадалтайдаа эзлэж аваад байгаа юм биш. Энэ чинь бол бид Тэнгэрийн зарилэг, Тэнгэрийн хүчээр л ийм юм хийгээд байгаа юм. Тийм учраас бидний үйл ажиллагааг та зөвлөө зогсоодог юм бол биш. Харин Ромын пап та өөрийнхөө одоо тэр бүх загалмайтнуудаа дагуулад одоо Монголын төр зүтгэл таарна. Хэрв ингэж Монголын төр зэр зүтгэхгүй юм бол бид нар ер нь бидний өдөөс эсэргүүцэл үзүүлээгөө буугаад өгсөн улсуудыг бол өршөөдөг. Эсэргүүцэл үзүүлсэн улс хүмүүс цэргүүд бүгдийг бол одоо хэрцгийгээр арга хэмжээ авдаг. Хэрв та миний одоо энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд өөрөө загалмайтнуудаа дагуулад Монголын шашинд ороод Монголын төр зүтгэгээс таныг өршөөнө. Эстэгвээс одоо тантай хатуу тооцоо бодно. Жохом амь нас амьдрчин юу болох тухай асуудлыг бол би төсөөлж бодож хэлмээргүй байна. Тэрийг бол одоо дээд тэнгэрэл мэдэх болтугай гэж бичээ явуулчихдаг. Өөрөөр хэлбэл Ромын папад одоо маш том хэмжээний зарлал хийлэл үзүүлж байна шүү дээ, тийм ээ. Маш том хэмжээний зарлал хийл. Хэрэг одоо чи өөрөө загалмайтнуудаа дагуулад Монголын шашинд ирж ор, Монголын төр зүтг, тэгээд ингээд аяаран ирээд дэх юм бол бид нар та нарыг одоо ямар нэгэн байдлаар хэрцгийлэхгүй, түрэмгийлэхгүй, харин бидний үгэнд орохгүй бол бид одоо хэрцгий түрэмгийн арга хэмжээ авах болно гэж. За ингэж Ромын папад айхтар сүрхий захиа явуулж байсан хүн бол одоо энэ Гүйг хаан тэ өөрийнхөө тамгад арсан одоо нэг Чингисийн тамганы дардас байдаг штэ, тийм ээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Далай хааны зарлиг ил болж эргэн төрвөөс даг тугай бишэр тугай ай тугай гэсэн нэг дардс байдаг, тийм ээ. Тэр дардс чинь бол яг одоо энэ бичгэн дээр дарагдсан. Бас нэг сонирхолтой зүйл нь одоо энэ дээр та бүхэнд харуулах бах Гүйг хаанаас Ромын папад явуулсан энэ загтлын яг эхээс нь хуулсан хуулбарыг өнгөрсөн жил Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж ерөнхийлөгчийг Ромд айлчлах үед Ромын талаас 700 одоо нэг 80 жил болж байгаа юм байна те. 1248 оноос ч хойш 76 жил болж байна. 776 жилийн дараагаар Монголын талд албан ёсоор шилжүүлж гисэн шүү. Энэ 760 жилээр тэр үндсэндээ Ромын папын архивд нууц байдалтайгаар байсан. Одоо аргачлгүй юм да. Одоо тэр том папыг үндсэнд нь одоо занал хийлж байсан тэр захиа бол нууц байдалтай байсан. Тэгээд өнгөрсөн жилийн болгоод албан ёсоор Монголын төрд Элбэг Дорж ерөнхийлөгчд хуулбарыг албан ёсоор гардуулж өгсөн. Одоо энэ Монголын түүхийн музейд одоо тэр загтал бий. Тэгээ бас их том загтал бий дээ. Өргөн нь нэг 25-аас 30 орчим сантиметрийн өргөнтэй, урт нь гэхэд одоо ингээд 3-4 хүн алган дээгүүрээ дамжуулаад ингээд барьчихсан, нуглаад барьчихсан тийм том захиа байна лээ. Энэ Монголд эргэж ирсэн. Ер нь бол одоо энэ Ромын хоёр чудагийн пап Ромынхаа өөрийн үндсэн шашин энэ Ромын их соёлыг авч үлдэхийн төлөө
Монголд одоо хандж байсан ийм бичиг цаас өнөөдөр дэлхийн түүхэнд үлдсэн байдгийг шүү. Анхных нь одоо Хүннүгийн хожим үеийн Европод очиж төвөөсөн Аттила хааны үед Ромын папа өөрөө нэг бичлэн морилжиж Аттилагаас гуйж за Ромын их соёл энэ их орд гарш энэ тансаг юмнуудыг нэг битгий устгаач гэж гуйж нэг удаа авч үлдэж байсан. Хоёр дахь нь хариу байхгүй одоо монголчууд 100 Европыг эзлээд баруун Европын одоо Вен хот хүрээд ирсэн энэ үед нь бол нэг элч зарж ирүүлж албан ёсоор одоо Монголын хааттай харьцаж байсан ийм хоёр удаагийн тохиолдол байдгиймаа гэдгийг миний хүүхдүүд анхаарч аваарай. За ингэж Ромын папа том хэмжээний загтал явуулж байсан хүн бол энэ гүйг хаамаа. За ингээд энэ чинь 1248 онд Ромын папад ийм загтал явуулаад за тэгээд тун удалгүй өөрөө их хэмжээний цэрэг аваад баруун Европын зөвлөлөө хөдөлсөндөө гүйг хаан өөрөө сэргэлээд хөдөлсөн. За тэгээд энийг бол түүхчид их олон янзаар ярина. Нэг хэсэг нь болохтой зэрэг за энэ Дундад Азад байсан их цэргэн өөрөө бас нэмэгдүүлсэн. Их цэргээ нэмэгдүүлсэн. За энэ их цэргээ нэмэгдүүлэхдээ Монгол айл болгоноос нэг цэрэг за тэгээд хуучин Сартуул улсад байлдаан хийж авсан бүх цэргүүдээс 2 цэрэг татаж Дундад Азийн цэргийнхаа тоог өөрөө нэмэгдүүлсэн. Энийг бол одоо нэг хэсэг нь болохтой зэрэг баруун Европод их том хэмжээний дайн байлдаан хийх бэлтгэл ажлаа хангасан гэж үздэг. Нэг хэсэг нь болохтой зэрэг одоо энэ Оросын газар нутаг дээр Батын улс гэж байгуулагдсан шүү дээ, тийм ээ. Зүшааны том хөө Батын улс гэж байгуулагдсан. Батын эсрэг дайн байлдаан хийх бэлтгэл ажлаа хангаж байна гэж үзэж байсан. За тэгээ хой талд нь болохтой зэрэг Оросын газар нутаг дээр зүүн Европод Бат бас олон мянган цэрэгтэй тэнд ноёлоод сууж байгаа. За тэгж явахад Батынхаа зүг энэ хоёр их цэргийнхаа зүг Монголоос гол хүч болсон их цэргэн аваад гүйг хаан хөдлөнө гэдэг бол ерөнхийдөө нэг баруун Европын байлдан дагуултын үйл ажиллагааг эхлүүлэх юм санаатай байсан гэж ихэж үздэг. За өөрөө бол энэ их цэргэн аваад баруун Европ руу хөдөлж байгаа шалтгаан нь миний биеийн байдал жоохон тааруухан байна. Тийм учраас тэр Дундад Аз баруун Европ гэдэг чинь зөөлөн намун цаг агаартай усундаа өвчин эмгэгд их сайн гэн биеийн совлуулж эмчлэх үүднээс би тийшээгээ явлаа гэж албан ёсоор хэлээд сэргэлэн мордсон байдгийг. Гэхдээ тийшээгээ явах чинь ч одоо тийм олон зэрэг дагуулж явах шалтгаан байсан ч юм уу байхгүй ч юм уу тэрийг нь мэдэхгүй. Тэгэхдээ багш нь ойлгохдоо саяын Ромын папад бичсэн нэг айхтар сүрхий захиа байна шүү дээ, тийм ээ. За өөрөө сайн дураараа тэр загалмаатнуудаа дагуулж Монголын төр зүтгэхгүй юм бол тодорхой хэмжээний арга хэмжээ авна. Бид өөрийгөө эсэргүүцээгүй улсуудыг бол тэгээд эвтэйхэн ажтайхан ая дүүгээр нь байлгаад байдаг. Өөрсдөө эсэргүүцсэн улсуудыг бол үнэхээр одоо хатуу хэрцгий цээрлэл үзүүлдэг юм шүү. Тийм учраас чиний амьдрал хувь заяачин хэрхийг би мэдэхгүй Тэнгэрэл мэддэг гэсэн юм бичээ явуулсан шүү дээ. Тэгээд яг энэ үгийнхаа дагуу одоо баруун тийшээгээ хөдөлсөн байх үндслэл их том байгаа юм да. Ягаад гэвэл зэрэг чинь 1241 онд Орос, зүүн Европын орнууд, Польш, Герман, Унгар, Урумын гэдэг эдгээр чинь бүгдийг эзэлж авчихаа цаашаагаа баруун Европ руу одоо Австрийн Вен гот хүрээд байж байтал нь өгөөдөө хаанаас орлоо гэж дуудлага ирээд тэгээд айн балдааны үйл ажиллагаагаа зогсоогоод хориглолтын байдалд ороод тэгээд наашаагаа Монгол руугаа ирсэн хүн шүү дээ. Гүйгч. Цаашаагаа бол яваагүй. Уг нь бол тэр үед өгөөдөө хаанаас ороогүй байсан бол цаашаагаа яваад өгөх тийм боломж бол байсан. Тэгэхээр энийг л одоо гүйцэх гэж явсан байх магадлал их өндөртэй маш их олон хэмжээний цэрэг аваад баруун Европын зүг хөдөлсөн. За дотроо зөрчилтэй байсан учраас энэ Зүчааны хүү Бат өгөөдөө хааны хүү гүйг хоёр чин хоёулаа баруун Европод Оросын чиглэлд хамт одоо дайн байлдаа хийж байсан тийм ээ. Хамт дайн байлдаа хийж явахдаа хоорондоо бас нэгэн хэдгүй хэмжээний зөрчилтэй байсан байдгийг. Ямар зөрчил байсан гэхдээ зэрэг нэг удаа энэ баруун чигийн дайн байлдааны чинь бол ерөнхий зохион байгуулагч ерөнхий жанжинаар нь Зүчааны хүү Бат томилогдож тийм ээ. Батынхаа удирдлагын дор цагаатын хүү бүрий өгөөдөө хүү гүйг гэдэг чинь Батынхаа удирдлагын дор явсан байхгүй юу. Тэгээд тэр явж явах явцдаа бас хоорондоо нэлээд зөрчилдөөтэй байсан юм шиг байдгийг. Тэгээд нэг удаа одоо Бат хаан өгөөдөө хааныг амьсрын байхад 1238 онд нэг загтал бичиг ирүүлсэн байдгийг заараа ирүүлсэн. Тэр нь юу гэхдээ зэрэг энэ гүйг ерөөсөө болохгүй байна их хаантаа аава. Ягаад гэвэл гэхдээ зэрэг
би Оросыг эзэлж аваад Оросын ойр орчмын 11 улс гүрнийг эзлэн авч өөртөө нэгтгэхэд тэгээд нэг алтан жолоогоо дотор төр амс хийгээд их нойр хийлээ. Тэгээ их нойрон дээр би албан ёсоор Монголын армийг удирдах аваа таны зарилгаар эднэрийг даргалж яваа болохтой зэрэг их нойрон дээр би нэг 2 хондог сархад уулаа. Тэгээд надыг 2 хондог сархад уулаа гэд надтай барьцаад энэ гуйг бүрий ариг бүх энэ 3 одоо ихэд бэрсэлдээ тэмцэлдээд байх юм аа. Энэ ямар учиртай юм бэ? Тэгээд гуйг бүрий 2 болохтой зэрэг надыг сахал тэмгэнгээд сахал тэмгний урдаас нь одоо эгмнэрийн харбал таарна гэж хэлж байна. Аргасан болохтой зэрэг араас нь харваж модон сүүл залгуул таарна гэж хэлээд миний үгэнд орохгүй ингээд нойр хурам хаяад ийм ёсгүй байдал үүсгэлээ. Энийг би одоо хэрхэх юм бэ? Их хаан та энэ нэг учир явдлыг болоод өгөөч гэгээд элч давталгаж ирүүлсэн байна. Тэгэхээр чин тэнт чинь бол одоо ач хүүхдүүдийн хооронд тэмцэлдэн өрсөлдөн болж байна шүү дээ, тийм ээ. Тэгээ чи одоо баруун Европоос элч давталж ирнэ гэдэг чинь бас л мэдээлэл удаа явж ирнээс энэ элчийн энэ загтлыг хүлээж аваад өгөөдөө хаан 1238 онд их хэмжээгээр уурсдаг. Өгөөдөө чинь бол Монгол улсын их хаан, гуйг чинь бол одоо их хааны хүү шүү дээ. Тэгэхээр гуйг бодохдоо юу гэж бодоод байна вөхөр би өнөөдөр Монголын их хааны хүү юм чинь одоо юу гэдгийг энэ баруун Европод явж байгаа цэрэг армийг удирдах ёстой ч гэдэг юм уу. За тэрний баяр ёслол дээр нь би одоо хундаг өргөж сархад зоглох ёстой. Тэгтэл одоо энэ их хааны хүүгийн хажууд энэ зүчийн хүү Батяхаараа ихэж сархад зоглож хундаг өргөдөг. Ер нь тэр үед хундаг өргөж сархад зоглоно гэдэг чинь бол хааны зорилгоор гүйцэтгэдэг байсан одоо тийм заншил байсан байгаа юм. Дортой хүн чинь нойрон дээр барьж аваад хундаг урж аваад өргөд сархад аваад байдаг. Хааны зорилгоор хундаг өргөх, сархад зоглох одоо ийм эрх олгогддог байсан байхгүй юу. Тэгтээ зэрэг гуйг гондох нэг 2 шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт нь гуйг бол одоо яг тухайн үед өгөөдөө хааны төрсөн том хүн учраас хааны хүү учраас би өргөх ёстой гэж ойлгоод байдаг. Хоёрдугаарт нь болохтой зэрэг гуйг насаараа батаас нэг 3 ах юм. Тэр үед чинь Бат 29 настай, гуйг 32 настай, мөнх 30 настай байсан. Тэгэхээр чин хамгийн бага нь Бат насаараа хамгийн бага нь байсан боловч нөгөө 3-аар гурвуулангийн Бат удирдах явсан учраас л тэр нь жоохон дургуйцаад. За 3 дугаарт нэг дургуйцах үндсэн шалтгаан бол зүчийн гарал үүсэлтэй холбогдолтой асуудлаар яг алтан ургийн хүн үнэн үшээ гэдэг асуудлаар их тэмцэлдэн болдоо гэж багш нь төрүүлж байгаа гэж хэлээд ярьж байсан тийм ээ. Тэр утгаараа энэ 3 шалтгаанаар л эдний хооронд бас өрсөлдөөн тэмцэлдэн болсон юм шиг байгаа юм да. За тэгээд энэ загтлыг хүлээж аваад өгөөдөө хаан гуйгийг албан ёсоор баруун Европоос, зүүн Европоос дуудулдаг. Гуйгийг одоо над дээр ирүүл тэр би тодорхой хэмжээгээр өөртөө уулзаж очирж ярилцъя гэдэг. Бүрийг болохтой зэрэг бүрийн асуудлыг би мэдэхгүй тэр цагаатаа хахад өөрт нь хэл цагаатаа нь бол одоо энэ дундад Азад байгаа шүү дээ тийм ээ. Сартул улсыг эзэлж аваа тэрийг одоо цагаатын улс гэж байгуулаад тэр бүрийн асуудлыг бол цагаатаа хахад хэл гуйгийг бол энэ аргасантай хоёулангийн над руу явуул гэх. Тэгээ хүүгээ дуудаж авсраад одоо нэлээд их хэмжээгээр зэмлсэн, загинсан байдаг юм да. Тэгээд аавынхан зэмэл загинж байгаа байр байдлыг харахад гуйг бас их тийм танхай дуу, зэрлэгдүү маягийн хүн байсан юм шиг байгаа шүү. Гуйг гэж энэ одоо зэрлэг нохой гэж эцэг нь одоо албан ёсоор загиндаг. Зэрлэг нохой. Чи хэдэн цэргүүдээ бүгдийг бөксгөө болгосон байна. Чиний цэргүүд бүгдээрээ бөксгөө боллоо гэж би дууллаа гэж байна. Тэгэхээр чи одоо цэргүүдээ их зоддог байсан юм уу? Бөкс рүү харавдаг байсан юм уу? Бөксгөө болгоо гэж юм. Чи цэргүүдийнхээ нүүрний арьсыг хуулдаг гэж бас загинж байна. Тэгэхээр чин цэргүүдийнхээ нүүрний арьсыг хуулна гэдэг чинь бас л их зэрлэг танхай хүний үгдээ тийм ээ. Тэгээ чи нэг эрийнхаа сайнд уур омгийнхаа сайнд Оросыг эзлээд авчихлаа гэж бодвоо. Оросыг эзлэж авах чинь бол одоо гол үүрэг оройлоо чин одоо чи биш өөр хүн гүйцэтгсэн гэдгийн мэдээрээ чи Оросын аян дайны явцад эн чин өмчин ишгнээс одоо ол золоогүй шүү. Чи зүгээр нэг хэмжээ дамжаатай байгаараа гэж ингээд загнаад тэгээд эргээд Батад болохтой зэрэг их цааз хууль ёсоор хээр болсон үйл явцыг хээрийн шүүхээр шийдвэрлэх ёстой. Тийм учраас хээрийн байлдааны талбарт болсон маргаан
зөрчилдөөний асуудал учраас их цаазын хууль ёсоор наад хүмүүсийн асуудлыг чи тэндээ өөрөө шийд. Би энд л асуудлыг шийдэхгүйгээд тэгээ гүйгийг буцаагаа явуулчихдаг байхгүй юу. Тэгээ буцаагаад очихтой зэрэг нь Батбол нэг тодорхой хэмжээгээр арга хэмжээ авдаггүй л дээ. Тэгээ байлгаад байдаг. За хоёрдугаарт нь 1241 онд Өгөөдөө хаан өөд болоод дараагийн бүр гарцаа байхгүй хаан ширээнд өргөмжлөх хүн чинь бол одоо гүйг болоод ирнэ да тийм ээ. Тэгээ гүйгийг их хурлдаа хуралдуулж хаан ширээнд өргөмжлүүлэхээс Бат үндсэндээ татгалзаж 41 оноос хойш 43 оны өвөл хүртэл бараг 3-4 жил тэр одоо Европод барьж байсан байхгүй юу Бат. Энэнд бас гүйг их юм сансан байх үндслэл бий. Тэгээд энэ зөрчилдөөнөө арилгах гэж Батын эсрэг цэрэглэж морцсон гэж бас нэг юм нэг таамаг байдгийг. Тэр нь одоо үнэн ч юм уу худлаа ч юм уу одоо тэрийг бол мэдэхгүй. Ер нь гэхдээ гүйг хаан эндээс их хэмжээний цэрэгтэйгээр одоо баруун Европыг зорилоо гэдэг энэ мэдээг бол Сорхогтон гатан Батад хөргүүлсэн байдгийг. Тэгээд Батын энэ мэдээг нь хүлээж авангуудаа одоо өөрийнхөө газар нутаг дээр цэргийнхаа тоог нэмэгдүүлэх, хил хязгаараа хамгаалах ийм үйл ажиллагаа бас явуулсан юм байдгийм аа. Тэгээд одоо жохом Баттайгаа байлдах гэж явсан юм уу? Баттайгаа хүч нийлж бүр цаашаагаа баруун Европ руу байлдаа хийх гэж явсан юм уу? Тэгээд аян замдаа 1248 оны өвөл одоо Батад хүрч чадлагүй наан одоо энэ одоогийн Туркменстаны нутаг дэвсгэрд өвчний улмаас гинт нас орсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн дээ. Тэгээд 43 наснда 48 онд нас орсон Монголын төрийг 2 жил барьсан энэ хүн бол одоо Гүйг хаан байна да. За энэ хүн 1248 онд Монгол улсын Гутхаарыг хаан Гүйг таалал төгссөнтэй холбогдуулаад дараагийн хаан 1251 онд одоо Тулын удмын Мөнх хаан Монгол улсын Төтгөр хаан болдог. За энэ Мөнх хаан Монгол улсын 4-р хаан болохтой холбогдуулаад би нэг Мөнх хааны эцэг Чингис хааны отхон хүү Тулын тухай тодорхой бас хөөгтөө тав хүнд мэдээлэл өгье. Ер нь Тулын тухай мэдээлэл өгдөггүй. За Чингис хаан ч юм бол өөрөө 4 хүүтэй хамгийн том нь Зүч, дараачих нь Өгөөдөө тийм ээ. Дараачихын цагаатай тэгээ өгөөдөө хамгийн бага нь Тулын шүү дээ. Хамгийн бага хүүхдээ монголчууд эртээр үеэс галголомтоо залгах ганц хүү гэж нэрлэж тэрнийг отчгон гэж нэрлээд галголомтоо залгуулдаг. Чингис хаан ч мөн энэ яг л заншил ёсоор одоо хамгийн отхон хүү Тулын галголомтоо залгуулсан юм учиртай. Галголомт гэдэг бол одоо өөрийн галголомт орд өргөөнөөс гадна улс эх орныхон галголомтыг хүртэл бас давхар залгуулдаг. Улс эх орны галголомт гэхтэй зэрэг юу гэхтэй зэрэг одоо өнөөгийн харуу хоромготоос онон мөрөн хүртэл одоо Дорнот аймгийн нутаг хүртэлх одоо Монголын халахын энэ одоо төв өсгийг бүгдийг одоо Тулын эгийн мэдэлд шилжүүлж өгсөн. Мөн 1206 онд их Монгол улсыг байгуулад өр хүүхдүүдэд өмч хуваарлж өгөх үедээ Тулын 50000 өр хайл гаргаж өгсөн. За тэгээд 1227 онд Тангадын нутагт дайн байлдаан хийж яваад өөрөө одоо нас барахтаа өөрийн одоо отхон хүү Тулын 3-р хүү Өгөөдөө хоёроо дуудаж аваачиж толгоогоо төшөөлсөн ийм төвхтэй тийм ээ. За тэгхтээ одоо бас эцгийн захиас загсан байдаг шүү дээ. Миний хүүхдүүд хоорондоо эв найртай байгаараа Тулын чи одоо миний дараагаар хаан соёрыг Өгөөдөө ахаар залгамжлуулаарай, Өгөөдөө ахта тустай нэмэртэй яваарай гэд ингээд захиад даалгавар ангуулдаг. Албан ёсоор өөрийнх нь орд өргөө, галголомт, газар нутаг өөрийнх нь Чингис хааны хариуцаж явсныг 130-аад мянган цэрэг байсан. Тэрнийхэн одоо 100 мянган шилдэг торгон цэргийн Тулын албан ёсоор хөдөөлөж өгөө дахиад нас бардаг. За тэгээд Тулын чи аавгаа нас сурсны дараагаар албан ёсоор одоо дараагийн хуралдаа хуралдтал 2 жил төрийн хэргийг эрхлэж төрийн алтан тамгыг барьж байсан юм хүн шүү дээ отгоо хүүгийн хувьд. Тэгээд 1228 онд Хэрлэнгийн хөдөө аралд их хуралдаа хуралдуулж албан ёсоор аавынхаа захиасаар өөрийн ах Өгөөдөөгөө Монгол улсын одоо их хаанд өргөмжлүүлээд за тэгээд өөрийнхөө одоо ааваасаа өвлж авсан төрийн сэнти суудалд хамаг тэмдэг цэрэг эрс бүгдийг одоо Өгөөдөө хаанд шилжүүлж өгөөд их гэж чөлөөлөгддөг отхон хүү. За энэ отхон хүү Тулын одоо яг Чингис хаан чинь өөрөө Тэнгэр талхийнхаа өмнө Гэрээсэл дотроо нэг их сүрхий юм хэлж үлдээсний үгтэй зэрэг за одоо энэ алтан улс гэдгийг өөрийгөө хэлээд нөгөө өнөөгийн хятад улсыг бүрэн эзэлж авч төрийн мөхөөгөөрэй тийм ээ.
Монгол улсын мэдэлд шилжүүлж аван шүү гэсэн энэ одоо гэрээс даалгаврыг биелүүлэхийн тулд Өгөөдөө хаан маань 28 онд хаан болоод 31 онд шууд урагшаагаан Алтан улсын эсрэг одоо дайлаар морцсон да. Энэ Алтан улсын эсрэг дайлаар мордох явцдаа өөрийн отхон дүү Толгойн дагуулж авсан. Энэ 1231 оны Алтан улсын эсрэг ерөнхийдөө шийдвэрлэх энэ тулдаан дайн байлдааны явцад нэгэн одоо сонирхолтой бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болсон. Монгол улсын их хаан Өгөөдөө Хятадын газар нутаг дээр дайн байлдаа хийж явахдаа гэмтхэн одоо хэлгүй болж ухаалцсан. За тэгээд тэр үе чинь мэдээж Монголын их хааны шин дагаж бүхэл бүтэн эмнэлгийн алав явна тийм ээ. Отчийн алав явна бүхэл бүтэн одоо бөө шашны албан дагаж явж байгаа шүү дээ. За тэгээд эмнэлгийн алав отчийн алав нь үзээд одоо ямар өвчин тусныг одоо тодруулж болдоггүй. Тодорхой одоо аншгүй одоо тийм өвчин тусаад гэнтхэн хэлэн татаад ухаалтчихсан. Өөрийнх нь тэр бөө отчийн алав болохтой зэрэг үзээд за энэ хорлол болжээ. Их хаан маань хорлол болсон байна. Хятадын зүгээс энэ маш том хэмжээний одоо хорлол одоо хараал хийлгсэн байна. Тийм учраас одоо энэ их хааны амь насыг аварч харъя гэвэл ганцхан арга зам байна. Энэ ямар арга зам байна гэхээр их ойрынх нь хүнийг л одоо золионд гаргах хэрэгтэй байна. Тэгвэл нэг их хаан одоо амь нас нь аврагдах боломжтой. Тэгэхгүй бол их хааны амь нас одоо сүйтгэх ийм л нөхцөл байдал үүсэт байна гэж ийм шийдвэр гаргасан байдгийг. За тэгээ энийг сонссон Толгой яасан мөхтэй зэрэг за би одоо их эзэн бог Чингис хаан эцгийнхаа өмнө хүлээсэн өөрөг тангарагч гэж би аад маань одоо өөд болохтой Өгөөдөө ахтай их тустай нэмэртэй яваарай. Марсны сануулж яваарай, унсны одоо сэрэж яваарай гэж их загсан. Тэгтэл ах маань одоо ингээд эцгийн даалгаврыг биелүүлээд бид хоёр Алтан улсад дайн байлдаа хийх явцад ийм байдалд хүрлээ. Тийм учраас ах маань Монгол улсын их хаан ингээд Хятадын газар нутаг дээр нас барах юм бол Монгол улс хохирч Хятад улс баярлнаа. Тийм учраас ийм явдлыг хэрхэвч гаргахгүй тулд үнэхээр одоо тэр ойрынх нь нэг л хүн одоо золиос болох ёстой юм бол би тэр золиосыг балъя. Одоо яах ёстой юм та нар одоо тэр ёсоор нь би ахыхаа өмнөөс одоо золиос болъё гэж өөрөө санал гаргадаг. Тэгээ энэ саналын дагуу одоо өөрийнх нь бөө нөр удагнууд тусгай одоо энэ усанд шившлэг үйлдээд тэгээд толой дуулгадаг. Толой тэр шивсэн усын уунгуудаа за би согтоод байна. Би ер нь болохгүй болох шиг байна. За тэгээд миний хүүхдүүд өнчин гоцорч байгаа, бэлэвсэн гоцорч байгаа хатадын минь сайн харж хандаж яваарай гэж хэлээ. Тэгээд толой нас ордог. За тэгтээ зэрэг яг толыг амьсгаа хороож явах үед нь Өгөөдөө хаан ухаан орс ирээд үг хэлсэн гэж. Ингээд одоо тэрсэн ахийнхаа өмнөөс золионд гарч 38хан наснда хорвоог орхисон хүн бол одоо энэ Толой юм шүү. Толой. Бас одоо их сайн байна да тийм ээ. Эцгийнхаа өөрөг даалгаврыг биелүүлж байна. Ахийнхаа төлөө амь насаа золиослж байна. Монгол их орныхоо төлөө одоо амь насаа золиослж байна шүү дээ. Одоо Чингис хааны 4 хүүгийн хамгийн отхон нь. За тэгээд энэ Толойгийн үнэхээр захаа даалгаврын дагуу Толой чинь өөрөө 4 хатантай 10 хүүтэй байсан. Энэ 4 хатан 10 хүүгийн нэг ялангуяа одоо хамгийн том хатан Соргогдсон хатнаас орсон 4 хүүгийн Өгөөдөө хаан одоо насан туршдаа хажуудаа байлгаж халамжилж анхаарал тавьж явсан да. За тэгээд мөн Өгөөдөө хаан халамжилж анхаарал тавихын зэрэгцээр нэг удаа Соргогдсон хатанд одоо өөрийнхөө бэр болж Гүйг хаантай одоо суух тухай санал тавьдаг. Тэгэхээр Соргогдсон хатан одоо тийм юм байж болохгүй. Би хэдийгээр одоо хаан таны зарилгийг биелүүлэх үүрэгтэй боловч би миний нөхөр таны амь насыг хамгаалж яваад өөд болсон. Тийм учраас би одоо нөхрийнхээ захаа даалгаврыг биелүүлж энэ 4 хүүгийн хөдлийн дөрөнд гарын ганцхан төрөхөд л одоо гол анхаарлаа тавья. Тийм учраас одоо би Гүйг хааны гэргий болж хатан болж ингэж явах боломжгүй байна. Надыг одоо та зөвөр ойлгоорой гэж ихэж Өгөөдөө хаанд ойлгуулдаг. Өгөөдөө хаан энийг зөвшөөрдөг. За тэгээд л энэ цаг үеэс эхлээд л Соргогдсон хатан өөрийн одоо 4 хүүгэн Монголын хаан төрд бэлдсэндээ үнэхээр сайн бэлдсэн. За тэгээд одоо Гүйг хааны дараагаар одоо энэ байгаа нь Толойгийн хамгийн том хүү Соргогдсон хатнаас орсон Мөнх хаан одоо энэ надлын Мөнх хаан дараагийн удаа Монгол улсын 4-р хаанд өргөмжлөгдөж
Монгол улсын хаан болно. Мөнх хаанаас аваад тэр цаг үе мөчөөс аваад яг удам огсаа бүтэн 256 жил Монголын төрийг барьсан шүү. 256 жил барьсан. Лэгдэн хааныг хүртэл одоо та нар түүхэнд Лэгдэн хааныг мэднэ тийм ээ. Энэ мөнх хаанаас Лэгдэн хааныг хүртэл 256 жил Монголын төрийг барьсан. Энэ их үйл явцад бол одоо Толын хэдийгээр ахыхаа төлөө өөрийнхөө амь насыг өргөсөн боловч Толыгийн одоо их хатан, сорхогдсон хатан үнэхээр их үүрэг гүйцэтгэж Монголын төрд одоо 3 дахь их иш хатан гэдэг ийм нэрийг зөөсөн шүү. Иш хатан гэж одоо их хүндэтгэл Монголын хамгийн анхны их хүндэтгэлд хатан мэдээж ойлон их, 2 дахь их хүндэтгэлд хатан бүртээ үжин, 3 дахь их хүндэтгэлд хатан бол одоо энэ Толыгийн их хатан, сорхогдсон хатан болсон юм аа гэж миний хүүхдэд ойлгож яваарай. Сорхогдсон хатны амьдрал үйл ажиллагаатай холбогдолтой янз бүрийн ном зохиолыг их сайн судалж яваарай. За энэгээр өнөөдрийн хичээл өндөрлөж байна. Баярлалаа хүүхдүүдээ.